Хоол хүнсний 3 том нэлт дэлхийг өөрчилсөн. Нэгдүгээр, йодыг давсанд хийж бамбаа булчхан хадрыг эмчилсэн. Хоёрдугаар, буурцагны шошинд төмөр хийж цус төлжилтийг дэмжсэн. Гуравдугаар, Osprey брэнд усанд цайрыг нэмснээр хүн төрөлхтөнд эрүүл амьдралыг бэлгэлсэн. Хүчин шүлтийн дуршдыг одоо яаж үзүүлдэг юм бэ гэхээр энэ хүү аль бие усны тест индикаторууд байж байна. Тэгэхээр энэ бол одоо хүчин шүлтийг таньдаг индикатор гэж байна, тийм ээ. Энэгээр одоо үзнэ. За, энэ шүлтлэг шин чанартай ус маань ийм цэнхэр өнгөтэй болно гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө тэнцвэртэй болоох нь ногоороод хүчлэг болоод ирэхээр шар өнгөтэй болоод эхэлж байгаа. Хүчин шүлтийн дуршдыг үзүүлье. За, энгийн хумцар савтай уснууд болоод хэрэглэгч та бүхний карантинасаа шүүгээд уулж байгаа уснууд төлөөлөлөд энэ хоёр уснасаа хийж байна. За, нэгэн дээр нь болохоор одоо Osprey брендийн ямар ч хамаагүй усыг шүлтлэг болгодог, цайр зинкээр баяжуулдаг энэ савхтай сэгсэрсэн уснасаа хийлээ. За, ингээд усыг хараад мэдэх боломжгүй, өнгөгүй, үнэргүй, амтгүй учраас энэ аль бие усны тест индикатор хүчин шүлтийн тестээр үзнэ. За, ингээд 3 усан дээрээ адилхан 3 туслыг тусаагаад үзье. 1 2 3 1 2 3 1 2 3. За. Ингээд тусаагаад үзэхэд усны өнгө харьцангуй өөр өнгөтэй болж байгааг та бүхэн анзаарч байгаа. Энэ яаж вэ гэхээр одоо усны өнгө нэг нь Osprey брендийн ус сайхан шүлтлэг шин чанартай, нөгөө хоёр ус маань болохоор нэлээд хүчлэг шин чанартай болсон байна гэж тийм. Энэ будааг ерөөхдөө органик бийд учраас эсэлтлийн процесс, хордлогын процессын туршид үзүүлэгч байгаа учраас ингээд 3 шилэн аяганда хуваагаад хийчихье. За, ингээд 3 шилэн аяганд одоо ижил тэнцүү хэмжээтэй цагаан будаага хийлээ. Ингээд энэ цагаан будаанууд таны элэг бүр эргэтэн систем ходоод гэж одоо эд эсчингээ бодчихё. Үүн дээр хүчтэй хүчил буюу йодын усмал хийх чинь. За, йод бол яр шарах ням бактерийг төлж устгадаг. Ангаахын хэлгээр бол одоо асар өндөр одоо хүчтэй хүчил буюу эсэлтлийн процессыг өндөр явуулахад зориулагдсан ийм одоо зүйл учраас туршилтанд оруулж байна. За, ингээд йодын уусмлаас 3 будаан дээрээ хийлээ. Ингээд 3 будаа маань йодтой уралд ороод эсэлтлийн процесс, хордлогын процесс, энэ түлэгдлийн процесс явагдаад хар хөх өнгөтэй болоод тийм ээ будаанууд ингээд түлэгдэж гэн хордож гэн. За, энэ 3 будаан дээрээ би яах чинь гэхээр манай энэ дээд зэрэглэлийн аппарат буюу тийм ээ иргэн бүрийн эрүүл мэнд зориулагдсан энэ өрхийн хэрэгцээний том аппаратыг 40 дахин багасгасан энэхүү фильтрийг ашиглаад нэг усан дээр туршид үзүүлэх байна. За, энэ усыгаа ингээд эрдэсчүүлээд хийгээд үзье. Эрдэсчүүлээд цайртай зинктэй болгоод хийлээ. За, нөгөөддөөр энгийн байдлаар хийлээ. Тийм ээ. За, 3 янзын уснасаа хийж. За, ингээд үзэхэд ерөнхийдөө ингээд хордлогын процесс, эсэлтлийн процесс хэрхэн одоо үйл хэсдэг шин чанараар ингээд зогсож байгааг та бүхэн ингээд харах боломжтой байна. Цайртай зинктэй усвол энэ хордлогын процесс, хөгшрөлтийн процесс, эсэлтлийн процесс эдгээрүүд энэ зогсоосон бол энгийн уснууд хордлогын процесс, хөгшрөлтийн процесс эдгээр ч одоо хിവэрээ явагдаж байна. Ингээ ходоод эзэсний одоо хорд бохирдлууд чи хിവэрээ ингээд эсэлтлийн процесс нэг өндөр явагдаад байна гэдгийг одоо үзэх боломжтой. Энэ бол ангаахын хэлээр нөө антиоксидант шин чанар өндөртэй гэж яриад байгаа чи одоо энэ туршлагаар ингэж батлагдж байгаамаа. Хүний дархлал хомсдол буюу дархлаа суларснаас болж энэ харшилтай болдго юм а. Тэгэхээр бид нэр холоороос ангижрах хэрэгтэй байна. За, тэгэхээр та бүхэнд холоорын туршлагыг үзүүлье. За, тэгэхээр би энэ холоорыг уусмал хэлбэрээр бэлдээд ирсэн байгаа. Холоор бол одоо усанд байхдаа харагдах, мэдэгдэх тийм боломж байхгүй. Хаяа үнэртдэг, эсвэл усанд ороход үс арьс цагаарж яадаг, одоо түлэгдэж яадаг ийм хүү шинжүүд илэрдэг. Тэгэхээр холоорыг таньдаг нөгөө отто гэдэг нөгөө индикатор байж байна. Энэ индикатораас ингээ холоор дээр тусааж үзье. Тийм ээ. За, тэгэхээр холоор илэрх юм бол усны өнгө шар өнгөтэй болно. За, ингээд холоороос индикатор тусаад үзэхэд усны өнгө улаан шар өнгөтэй болоод холоорын агуулмж асар өндөр байна гэдгийг одоо та бүхэн харлаа. За, энэ холоортой усан дээр энэ холоорыг устгадаг ерөндөг юм фильтр байж байгаа. Манай дээд зэрэглэлийн аппаратанд байдаг. Тэгэхээр энийг хийгээд одоо хэдүүлээ ингээ үзье. За, ингээд холоор бол 100% устж усны өнгө одоо цав цагаан болж байгаа нь танай гэр бүлийнхэн холоор гэдэг хорт химийн бохирдлоос бүрэн ангижирч чадлаа.
Offspring брендийн бүтээгдэхүүний давуу талуудыг танилцуулъя. Жижиг биет болон хлорыг усны найрлагаас зайлуулна. Шүлтлэг усыг бий болгон биед хэрэгтэй цайр болон бусад микроэлементүүдийг усны найрлаганд нэмж өгнө. Усны жижиг молекул бүтцийг энергижүүлнэ. Хүнд металлын ионыг багасгана. Усны үнэрийг арилгана. Хадгалах ба тохиромжийн хувьд дахин бохирдохгүй, цахилгааны их өсвөр шаардахгүй, хэмжээ бага, угсрахад үйлчилгээ хийхэд амар, хурдан, цэвэрхэн. Урт удаан хугацаанд хэрэглэх шүүлтүүрийн хувьд усны чанар найрлагаас хамааран янз янзын эзэлхүүнтэй байх боловч нэг шүүлтүүр дунджаар 80,000 гаруй тонн усыг шүүлж цэвэршүүлэх хүчин чадалтай.